Улаанбаатар хотын одоо хөгжлийг 1944 онд Америкийн одоо өндөр албан тушаалтан дайрч нэг хоног явахдаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот гэдэг бол ганц удамжтай эсхий хот юм а гэж дүгнэж явсан байдаг. Тэр цагаас хойш манай төрийн одоо удирдлага, төрийн дэд байгууллагууд анхаарал тавьж Улаанбаатар хотын хөгжлийн талаар нэлээд анхаарч эхэлсэн юм шиг байна. Ялангуяа 1945-6 оноос энэ бид нар чинь одоо тайны дараах жил гэж яриад байж шүү дээ, тийм ээ. Энэ үеэс Улаанбаатар хотын эрчимтэй барилгачдын асуудал эхэлсэн. Гол үндсэн эхэлсэн шалтгаан юм гэвэл зэрэг Улаанбаатар хотын барилга байгууламж дээр Японы одоо олгогдсон цэргүүд ажиллаж хотын одоо төв хөшийн олон барилга байгууламжуудыг Японы архитекторууд, инженерүүд, бас цэргийн одоо албан тушаалтнууд Японы одоо цэрэг барилгачдын хамт бүтээн байгуулсан ийм түүхтэй юм шүү.